Hi cherries. Мөн өнөөдөр маш сонирхолтой сэдвээр та бүхэндээ бишлэг хүргэх гээд бэлдсэн байж байна. За тэгээд тэрнээс өмнө та нар анзаарч байгаа бол би нэг шинэ гэртээ нүүж орж ирсэн гэсэн шүү дээ. Тэгээд офисын өрөөндөө ийм цагаан чүл нэмсэн байгаа. Энэний өмнөх бичлэгэн дээр ингээд энэ хов хоосон байсан тийм. За окей. За тэгээд өнөөдрийнхөө гол сэдв рүүгээ орцгоё. Маш сонирхолтой халуухан сэдв баа шүү. За энэ юу вэ гэхээр W Korea гэдэг одоо маш солонгостой алдартай сэтгүүлийн газар байдаг. Одоо Vogue сэтгүүл гэдэгтэй адилхан. За тэгээд 20 жилийн ойн баяр болж байгаа юм байна. Тэгээд жил болгон ивент зохион байгуулдаг. Нийгмийн сайн сайхныг хүрээнд ч гэдэг юм уу те. Гэтэл нэг асуудал үүссэн. За энэ болохоор W Korea 2025 энэ жилийн одоо гол сэдв ураа нь болохоор одоо breast cancer буюу хөхний хорт хавдрыг олон нийтэд илүү танилцуулах, мэдлэгийг дээшлүүлэх юм зорилготой байсан юм байна л да. Гэсэн чинь хүмүүс эсрэгээр тэр үйл ажиллагаа явагдаж дуусны дараа хүмүүс юу шүмжилж байгаа гэхээр үгүй ээ. Энэ чинь гол сэдвээс ингээд зөрчсөн байна. Хорт хавдрыг тэг илүү таниулах, хөхний хорт хавдрыг ингээд хүмүүст мэдүүлэх зорилготой байх чинь эсрэгээрээ энэ нь зүгээр л нэг хүмүүс ингээд цуглараад шоуд сэнгэрдэж, архитаж, согтуурахыг ингээд сурчлаад байна. Тэрээс гол агуулгаасаа бүр ингээд зөрчлөө гэсэн тийм шүмжлүүд бас нэлээх явж байна. За тэгээд би өнөөдөр ялангуяа энэ ивентийг болохоор бүр эхнээс нь үзлээ л дээ. За ингээд Instagram дээр болохоор ингээд богино бичлэгүүд явж исэн. Одоо гэдэг BTS хамтлагийн V, Aespa хамтлагийн Karina хоёр хамт ингээд сууж нэнэ дээрээ гэл ингээд хүмүүс ярьж байгаа. Гэтэл YouTube дээр live-ийг үзэхгүй юу? Яг ингээд улаан хевсний ёслол дээр орж ирж байгаа хэсгүүдийг харуулж байгаа. За үүнээс гадна болохоор performance буюу одоо тайзан дээр гараад хин ингээд урлагийн үзүүлбэр одоо перформанс ингээд үзүүлж байгааг нь бүгдийг ингээд харуулж байгаа бас тийм лайв байгаа байхгүй юу? Ингээд бараг 2 цагийн бичлэг байсан баг шүү. Тэгээд би тэр чинь бүтэн үзнэ гэж байхгүй шүү дээ. Тийм цаг байхгүй юм чи ингээд ядаж ингээд гүйлгээд харлаа. За тэгээд тэр performance хэсэг дээр болохоор Girls' Generation хамтлагийн одоо хамгийн сайн бүжгэлдэг Hyoyeon маань болохоор DJ болсон юм ба штэ. DJ. Би DJ басны ерөөсөө мдэггүй байхгүй юу. Тэгээд тэрэн дээр харчаа вау манай Hyoyeon ч одоо 89 оных ярьж одоо 36 настай ирнэ. Наснасаа илүү залуухан тэгээд илүү бүр glow up болоод үнэхээр супер гоё харагдчихсан. 30 минут өөрөө одоо DJ set-ийг ингэж явуулаад гой маш гоё ингээд хэмнэлтэй гоё аянуудыг ингээд явж яснаа. Үргэлжлүүлээд миний бүр мэдхгүй нэг цоо шинэ хамтлаг гарсан юм байна. За тэр нь болохоор Ки гэдэг нэртэй заяа. А үсэг нь болохоор юм 6 А үсэгтэй. Ки. Тэгээ би анх удаа өнөөдөр л энэ тайзан дээр энэ хамтлагийг харлаа. За тэгээ дээрэс нь ийм нэртэй хамтлагийг ямар сонир нэртэй юм бэ гэж бас бодож байлаа. За тэгээ энэ хамтлаг маань за нэг 3-4 дуудуулсан баха. Ер нь хамтлагууд 3-4 дуудуулаад авах шиг байсан. За тэгээд энэ хамтлаг урлагийн үзүүлбэрүүдээ ингээ үзүүлж дуусчаад тайзнаас буусны дараагаар араас нь Ivy League хамтлагийнхан гарч ирсэн. За Ivy League хамтлагийнхан бас өөрсдийнхөө хит дуунуудыг бол дуулсан. За үүний дараагаар G-Idol хамтлагийнхан бас гарч ирсэн. Дараа нь болохоор All The Project-ийнхан бас гарч ирсэн. Тэгээд All The Project хамтлагийг дуулж байх үед Wicked гэдэг дуу байна тий. Нөгөөт нь болохоор Famous гэдэг дууг нь болохоор тэнд хүрэлцэн яасан урлаг соёлын хүмүүс ингээд дахан дуурайж тэн дээр ингээд бүжгэлж байгаа хэсэг гэдэг болохоор Instagram дээр бол маш олон reel богинохон бичлэгүүд бол явж байсан. Тэгэхээр яалч All The Project хамтлаг маань ялангуяа энэ жил бол үнэхээр бүүн болж чадчихлаа л да. За үүнээс гадна болохоор J Park хамгийн сүүлд гарсан. За тэгээд J Park болохоор баг маш их дуудулсан. Бүр үнэхээр их дуудулсан. Тэгээд баг J Park-ийн тоглолт болоод байгаа мó ч гэж боддог шиг. J Park болохоор нэг хөлөө гинтээсэн байсан юм таяг тулцсан гарч ирж байсан. Тэгээд бүжгэлж хийж чадахгүй алхахад айгүй хэцүү байгаа нь бол мэдгдсэн л дээ. Тэгээд ингээд одоо тайзан дээр ингээд үзүүлбэрүүдээ үзүүлээ, дуулаад ингэснээр дараагаар бүжигчдэг хамтайсан. Тэгээд дараа нь хичнээн ингээд хаягтай байгаа ч гэсэн ингээд өөрөө дуулаад бүжиглээд явж ялээ л дээ хөрх юм. За тэгээд дараа нь болохоор тэр дууны хамгийн сүүлийн дуун дээр илүү дээ үзэгчд рүүгээ дундуур нь ороод тэгээд би хамгаалагч нь хамгаалж мамгаалаа. Тэгэнгүүтээ ингээд дууж муулаад тийм одоо процесс бол явагдсан. За ингээд тайзан дээрх одоо үзүүлбэрүүд бол ингэж дууссан. За дараагийн нь болохоор хин одоо энэ алдартнууд энэ одоо W Korea 2025 онд хүрэлцэн ирсэн бэ гэхээр та нар санаж байвал өнгөрсөн жил 2024 онд болохоор Jane иржсэн. За тэгээд Jane болохоор Бээжингийн маш юм бариу. Тэгээд нилээ бүр хэдэн сантиметр юмдээ маш өндөр өсгийтэй гуталтай ингээд өөрт нь тухгүй байгаа байдалтайгаар бол улаан хевсний ёслол дээр бол иржсэн. За тэгээд та нар анзаарсан бол бас нэг юм бичлэг хийжсэн шүү дээ. Яг 2024 оных дээр одоо жүжигчин, дуучин, загвар өмсөж солонгостой алдартай одоо тэг хөтлөгч нар хүртэл ингээд ирсэн. Тэгээд энэ жил ч гэсэн бас тэгж ирсэн. Тэгээд 2024 оных дээр бусад алдартнууд дээр болохоор мэдээж ингээд нөгөө одоо папрац болон одоо зураг авалтын ингээд маш олон ирсэн сэтгүүлчид ингээд зураг мургийг ингээд спич ингээд асаад идэв шүү дээ ингээд аниучаад. Тэгсэн чинь Jane-ыг орж ирсэн чинь бусад алдартнууд дээр ингээд асчлаа заяа. Тэгсэн чи Jane-ыг орж ирсэн зүгээр одоо юу мэрэндээ бүр ингээд тасралтгүй бассан. Бүр тасралтгүй. Бүр сүүлд ингээд бүр ингээд байгаа ч бүр цагаан гэрэл. Тэгээ энэ нэг талаараа бүр Jane ямар
одоо тэр бусад алдартнуудаас хамгийн алдартай гэдэг нь зүгээр л спичкний асалтаар нь харж бас болохоор байсан. Тэгээд Jenny бүр харахад бүр хэцүү ингээд та нар бодлоо ингээд нүдрөөч ингээд бүр ингээд байвал хэцүү үсттэй тий. Тэгээд Jenny бол өнгөрсөн жил бол яалч одоо хамгийн гол дүрэн байсан. За тэгээд нөгөө перформанс явж исэн гэсэн шүү дээ тайзан дээр. Тэнгүүтээ тайзны арт талд болохоор тасралтгүй тэр DJ манай нэг DJ Kyoman DJ хийж байх үед нь арт талд нь ч гэсэн нөгөө жилийн одоо 20 жилийн архив тий одоо зургнуудыг бол ингээд холиод ронтон гаргацсан байлаа. 2013 оных 2024 оных гингүү Jenny гарч ирэл ингээд ирсэн зочдын random зургнуудыг ингээд оруулсан байсан. Тэгээд энэ жилийн болохоор хамгийн онцлог алдартнууд гэх юм болно шүү дээ. Young ирсэн. За манай монголчуудын сайн мэддэг Жангу маань ирсэн. Энэ жил 54 настай. Тэгээд бүр улам залуучаад байгаа хүн чинь улам хөгшөрдөг багт чинь улам залуучаад байгаа байхгүй. Тэгээд би харчаал вау, бараг л зүгээр нэг 30 эдтэй 35 автаа юм шиг л харагдчихжээ өнгөр гайхалтай. За тэгээд үнээс гадна хин ирсэн бэ гэхээр Aespa хамтлагийнхан ирсэн. Дөрвөлээ ирсэн байгаа. Өнгөрсөн жил явтар ч гэсэн ирсэн. За тэгээд BTS хамтлагийн 3 гишүүн ирсэн. V, тэгээд RM, J-Hope ирсэн байгаа. За тэгээд All the Project-ийн бол бүгдээрээ ирсэн. За Le Sserafim хамтлагаас бол 2 гишүүн ирсэн байгаа. За тэгээд Idol-ийн хамтлагийнхан бүгдээрээ ирсэн. За тэгээд дуучин Somi ирсэн. За Somi бол үнэхээр вау, үнэхээр гайхалтай харагдчихсан. Тэгээд үс нь ийм богинохон болцсон шүү дээ. Бусад үс засалтуудыг харж байсан ч гэсэн Сомигийн үс засалт энэ удаад маш гоё тансаг, маш гоё үзэсгэлэнтэй. Дүрснээс засалт нь бол үнэхээр гоё харагдчихсан. Яалч бүр хамгийн үзэсгэлэнтэйнээс нь зүгээр миний хувьд шүү. За тэгээ Соми ирсэн, за Taeyang ирсэн, Big Bang хамтлагийн. За үүнээс гадна Hwasa ирсэн. Hwasa маань шинэ дуу цацгдсаныг та нар мэдчих байгаа бах. Тэгээд бас Монголд ирж ирсэн те. Тэгээд Hwasa-гийн шинэ уран бүтээл болохоор нэлээд өөр. Тэгээд өмнө нь болохоор юм илүү юм тачаангуу юм урт олон жилийн одоо бурж харвстэй байсан бол одоо олигонтой өстэйсэн бол энэ удаа өөрийгөө бүр шинжлээд одоо хим маяг өөрчлөө. Нилээн богино хариулсан. За тэгээд Hwasa ирсэн байсан. Өөр бүжигчин Badali ирсэн байсан. За би Badali бас үнэлдэг Instagram дээр бас дагдаг. За үүнээс гадна бас их сонирхолтой зочид ирсэн байсан. За тэр хин бэ гэхээр Psyche гэж уншдаг бол юу лээ? University гэдэг YouTube сувг байдаг. Тэн дээр маш гоё солонгосын алдартнуудыг англи хэлээр ярьдаг алдартнуудыг ураад англиар ярьдаг тийм шоу байхгүй юу? Тэгээд солонгос залуучууд хөтэлдэг. Тэрний 2 залуунаас ирсэн байсан. 3 хөтлөгч залуу тийм. Тэгээд 2 нь ирсэн байсан. Psyche University гэж хэлдэг шиг санагдчихэв. За тэгээд Ivy хамтлаг ирсэн. За 3 гишүүн ирсэн байгаа. Жүжигчин Emino бас ирсэн. Үнэхээр царайлаг гоё харагдчихлээ. Ах бол гоё харагдчихлээ. За тэгээ Dex ирсэн. За Dex нь болохоор Single Inferno орж ирсэн тийм. Одоо бас нэлийн алдартай шүү дээ. Солонгостой бас л лаг юм билээ. За тэгээ энэ Hype хамтлагийн бас 3 гишүүн ирсэн баг шиг байсан. Тэгээд Stray Kids-ийн бас ирсэн байсан. За тэгээ жүжигчин Crystal ирсэн байсан. Нөгөө Jessica Jung-ийн дүү Crystal-аас ирсэн байсан. Үнэхээр гоё хөрх харагдчихлээ. За ингээд иймэрхүү алдартнуудаас ирсэн. Өөр зөндөө миний дуртаагүй зөндөө алдартнууд ирсэн байсан шүү. За энэ жилийн 2025 оны хамгийн онцлог бас нэг зүйл юу байсан бэ гэхээр W Korea дээр V-гийн яг хажуу талд нь одоо нөгөө хүлэн авалтан дээр ингээ ширээний ард талд ингээ салаад идээд хоол иддэг хэсэг дээр V-гийн хажууд Карина сууж байсан. За V-гийн яг өөдөөс сарсан чи жүжигчин залуу сууж байсан нэг V-гийн найз нь. Тэгээ Карина яг энэ хоёрыг яагаад тэгж ингээ зэрэгцүүл суулгах болсон юм. Тэгтээ бүр очиж тэ энэ хоёрыг. Тэгээ V-гийн хажууд Карина сууж байгаа учраас V мэдээж одоо Карина ингээд ойроос хараад ингээд үзэсгэлэн гоод нь баг ингээд бялуурсан бохоо ингээд бишрээд вау гэж бодсон баг. Тэгээд V ингээд инээгээл бие бараал одоо нэг андшгүй нэг биеийн хилэмжээр ингээд мэдрэгдэн штэ. Тэгэл Карина ингээд яг тэрээс гарч яасан. Тэгээд өөр нэг тэр хоёрыг хамт байгаа бичлэг нэг явахгүй байлээ. Тэгээ үүнээс гадна бас нэг бичлэг явж байсан. За энэ болохоор V Aespa хамтлагийн Winter-тэй илүү бас их найзууд юм шиг бас их нэлийн найз юм уу даа гэж хүмүүс бас таамаглаж байгаа. Яасан бэхээр одоо ингээд арга хэмжээ явж байхад бүр цаа талд нь дуу чимээ амар ихтэй байхад буланд V Карина хоёр суудсан хоорондоо ингээд ярьж байсан. Тэгээд V яг хөө ингээд удаан бас яриад байж бас болохгүй шүү дээ. Ингээд олон нийт харж байгаа учраас маш олон хүмүүс харж байгаа. Энд тэнд камер, энд тэнд ингээд хүмүүс зургаар одоо уцаар ингээд бичлэг хийж байгаа учраас V ингээд жоохон ярьж яснаа шууд босоо явчихжээ. Тэнгүүд нь дараас нь Winter бас босоод явсан. За тэгээ найзууд юм шиг байна. За яг энэ хоёр бол яг вэ. Надад болохоор зүгээр V, Карина хоёр л жан гэсэн байж бас магадгүй юм тий. Тэгээ түрүү хэлсэн шүү дээ энэ жилийнх ингээд архитан согтуураад энийг ингээд сурчлаад байгаа юм шиг гэж ярьжсэн тий. Тэнгүүд эхлээ нөгөө Aespa хамтлагийн Winter төрүүлээд гэрлүүг харьцсан юм билээ. Одоо бүр дунд тусал байгаагүй гэсэн. Харин үлдсэн 3 гишүүн үлдээд яг энэ бичлэгнэр болохоор Карина, Giselle хоёр харагдаж байгаа. Тэгээ Giselle нэлээ зогтсон юм шиг байлээ. Ингээд зогсож байхдаа ингээд хөл алдаад тэнгүүд нь Карина өө ингээд тохооноос нааш ингээд татж байгаа хэсгийг та нар харж байна.
Тэгээд тэр нилээл уусан юм шиг байгаа. Тэг өөр алертнуудыг харсан ч гэсэн нүд нь ингээ улаарсан. Тэгээ ингээ жоох ингээ дайгуунах майдалтай байгааг нь харсан. За тэгээ энэ нь бол бас олон хүмүүсийн дургуутслыг хүргэж байгаа гол сэдвээсээ хөн дээрээ явчлаа. Тэгээд Instagram дээр оруулж байгаа тэр одоо рилүүдийнх нь cover зургуудыг харах юм бол дандаа л нэг юм тэгээ хундаг даас барьсан, ингэсэн тэгсэн ингээ тэ шоу цэнгээ нэг айгу харуулсан байлээ гэсэн тийм шүүмжлүүдийг яваад байгаа юм билий шүү манайхаа. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамтаасан та бүгдэд маш их баярлалаа. Тэгээд мөн дараагийн бичлэгээр илүү бас сонирхолтой бас бичлэгүүдийг бас оруулах болно. Яагаад энэ удаа ингээд W Korea-г ингээд ярьсан бэ гэхээр уг нь би Victoria's Secret-ийг ярьж бас болох байсан л да. Тэгэхээр тэрнгээр reel оруулъя гэж бодсон. W Korea-г болохоор reel хийхэд арай ингээд багтахгүй учраас зүгээр ингээд YouTube бичлэг болгоод оруулчих гэдэг үднээс ингээд ярьж байгаа юм шүү. Тэгээд энэ бичлэг маань хэрвээ та нарт таалагдсан бол доор бас комент хэсэг дээр бас бичээрэй. Тэгээд та нар Karina V2-ыг бас юу гэж бодож байна? Бас бас бичээрэй. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.